үзэгчид та бүхний амар амгаланг айлтхан мэндчилье. Басан гарагийн бяцлагч нэвтрүүлэг өгөр эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. Бяцлагч нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Махариши буюу чандаа сайлах бяцлаглалын аргын талаар та бүхэндээ танилцуулах гэж байна. Чандаа сайлах бяцлаглалын багш Батэрдэн та бүхэнтэй ярилцаж энэ бяцлаглалын талаарх дэлгэрэнгүй ойлголтыг та бүхэндээ өгнө. Махариши Йоги гэдэг багш энэ 1950-ад оны үед энэ бяцлаглалын их үндсийг тавьсан энэ түүхтэй байдаг. Махариши буюу чандаа сайлах бяцлаглал нь Монгол оронд анх хязээ үндэс суурьд тавьсан. Түүнээс хойш одоо нэгчнэн хүний хамраад байгаа. Мөн одоо яг яаж бяцлагдаг арга болох талаар Махариши бяцлаглалын багш Батэрдэн та бүхэн дэлгэрэнгүй нэрс танилцуулна. Энэс та бүхэн энэ бяцлаглал өөрт чинь тохирох үгүйг дотооддоо сайн анирдан ингэж анхааралтай үзэж сонирхоорой. Мөн л Ведийн сургаал номлолын дагуу үүсэж тэрний одоо мэдлэгт суурилсан ийм бяцлаглал учраас бидний мөн уг чанартай уг чанарын маань тэр өгөгдсөн тэр чанартай маань нэг ийм байх нь дамжиггүй. Энэ мөн одоо энэ бяцлаглал нь бол маш тийм хялбар бяцлаглал бөгөөд одоо тодорхой тийм төвшөнд хүрэхэд мөн тэгээд түүнээс цаашлаад төгсгөл ярилт энэ насандаа төгсгөл ярилт хүрэх ийм боломжтой ийм бяцлаглалын арга байгаа. Энэ талаар та бүхэн ингээд тодорхой мэдээлэл авна. Ер нь бяцлагч булангаар та бүхэн ямар бяцлаглалын аргыг өөртөө тохирохыг олж авах учиртай учраас анхааралтай үзэж тэндээс одоо өөрийн холбогдох хүмүүсийнхээ нэр хаяг энэ бүгдийг олж авч ингэж бяцлаглалынхаа аргыг сонгох учиртай. Тийм учраас анхааралтай үзэх хэрэгтэй гэж ингэж сануулж хэлж байна. Хүн бүр бяцлагч байх ёстойгийн учир шалтгаан нь энэ нэвтрүүлгүүд ер нь ингээд хүн ертөнц нэвтрүүлгүүдээр байнга яригдж байдаг л энэ сэдэв байгаад байгаа. Тэгээд бяцлагч байх гэдэг маань өөрөө нөгөө тэр нэвтрүүлгийн гол зорилго болсон хүн ертөнцөө нээн илвэл хүн ертөнц гэдэг чухам яг юу болох талаар таних, мэдэх, ойлгоход танд маш их чухал ийм ойлголт байгаа. Яг одоо цаг үед та бяцлагч болох нь соёлт хүн төрөлхтний ирээдүйд хувь нэмэр оруулж байгаа хамгийн их буян тийм өглөг буян болох юм аа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Та сайн хүн болох гэж хичээж мэдлэг боловсралтай хүн болох гэж хичээж эх орондоо одоо сайн иргэн болох гэж хичээж сайн татвар төлөгч болох гэж хичээж сайн аав ээжийн хөө болох гэж хичээж амьдарч байгаа. Энэ бүхэн хичээл зүтгэл чинь бяцлаглалын тэр амар амгалангийн нөлөөгөөр улам идэвхжин улам жинхэнэ мөн чанар руугаа ойртон илүү их хүчтэй илүү тэр хичээл зүтгэл чинь танд бүр жинхэнэ утгаараа таны дотоодод боловсрно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр бяцлаглал хийлгүүгээр сайн үйлс бүтээх, сайн хүн байх гэсэн таны тэр хичээл зүтгэл талаар өнгөрөх магадлал өндөртэй.
Энэ нь бол хий дэмий зүтгэл, хий дэмий хичээл чагнаалтал болж өнгөрөх гээд байдаг л да. Угсаал ийм амьдралаар бид нар амьдарч байгаа. Тэгэл заавал тэрнээс нь үүдэлтэй ямар нэгэн хичнээн сайн үйл хийсэн ч заавал тэрнээс нь үүдэлтэй хор шиг гараад байдаг. Ийм байдаг. Та бүхэн жоох анхааралтай бодоод үзэхэд энэ ойлгоод. Гэтэл энэ одоо тэр хичээл зүтгэл тэр одоо өөрийнхөө сансан зорьсонтой хүрэх гэж явж байгаа тэр ирмэлцлэл, тэр хүсэл, тэмүүлэл, тэр сайн сайхан бодол санаагаа бяцлаглаар итвэхжүүлээд бяцлаглалын үр дүнгээр түүнийг өшөө гэрэл гээтэй ирж хүчтэй болгох энэ ажил нь илүү орчин цагийн хүмүүсэд тохирох ийм арга болчиход байгаамаа. Тийм учраас бяцлал гэдэг бол та бүхэнд танд маш их чухал нэн тэргүүний шаардлагатай байгаа ийм зүйлээ. Тийм учраас л энэ бяцлагч нэвтрүүлэг оршин байх учиртай байгаад байгаа. Бяцлагч нэвтрүүлгээр та өөрийн бяцлаглалын арга заавар олох учиртай. Ингэж бяцлаглалын энэ болон нэвтрүүлэг тань зориулагдсан явж байгаа. Та бол дээд ухамсарын нэгэн оч гэлба. Тэгэхээр дээд ухамсарын нөхцөл бүрэлдэхүүн танд байна гэсэн үг. Таны дотоодод байгаа. Та бол оршихуйн хязгааргүй түгэн байдаг хайрын өгөгдөл. Түүгээр та амьд байдаг. Тэгэхээр та хайрын ургамал гэсэн үг. Таны дотор хайр байдаг учраас та амьд байдаг. Тэр хайраараа дамжуулан бусдад ам өгж байдаг. Ингээд бие биентэй ам өгсөн, амаар амьсгалсан, амаар амьдарсан энэ амьдрал угаасаа сайн сайхан их сойрн сайн сайхан аз жаргал байдаг. Гэтэл бид нар тийм зовлон зөвдгөөр гэдэг имийг хиймлэр бий болгодгоо гэдгийг хиймлэр бий болгоод байдгаа гэдгийг та өнөөдрөөс эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй. Дотроос нь тунгааж бодох хэрэгтэй. Бидэнд асуудал гэж юм байх ёсгүй, асуудал гэж юм уус байдгүй. Бид өөрсдөө гаргаж ирдэг. Тийм учраас альва нэгэн зорж байгаа, тэмүүлж байгаа тэр хүсэл эрмэлзэл, тэр зорилго бүхэндээ бяцлагал хийх энэ зарчмаар хүрэх нь илүү дөтвөгөөд амар амгалантай сэтгэл амар төвшин юм хүрэх боломж тийм сайхан одоо арга барил энэ билээхэн байж идэг гэдгийг л ойлгосоо гэж хүсэж байгаа. Өөр зорилго надад болоод бидний эдэн дэх бяцлагч нөхдүүдэд бол байхгүй. За ингээд Махариши буюу чандаас хайлах бяцлаглалын аргын талаарх манай бяцлагч нарын хоорондоо хөрвүүлсэн яриг та бүхэндээ төлөвлөе. Анхааралтай хүлээн авах нь. Сайхан нэвтрүүлэгт анх өргөдөн оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд та бүхний Дана телевизийн хамт олонны энэ сайхан ариун үс цэцгэлэн дэлгэрэх болтугай гэдэг ерөөлөөр эхлэе. Хэдийгээр бяцлаглууд өөр өөрсдийн зан заншилтай, өөр өөрсдийн багштай, өөр өөрсдийн уламжлалтай боловч бүх энэ бяцлаглалын тухай ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа нь бол өөрөө маш их гайхамшигтай сайхан зүйлээ гэж үнэлж байна. За манай Махаришийн чандаа сайлах бяцлагал маань Махариши Махеш йоги багш маань өөрөө инэтх хүн байгаа.
Гимлаа өндөр нуруунд 13 жил гүрдэ багшийнхаа өлний дор энэ сайхан мэдлэгийг бүрэн төгс эзэмшин бигээрээд 50-аад оны сүүлээр дэлхийд даяар энэ сайхан мэдлэгийг түгэж эхэлсэн. За манай бясалгал маань энэтхэгийн энэ Гимлаан өндөр уулын Ведийн их багш нарын ийм уламжлал байгаа. Гайхамшигтай том уламжлал байдаг. Энэ Нараянаас эсвэл Лавашиштага бүх одоо энэ гэгэн багш нар ордгоо энэ дээр. За энэ маань өөрөө Махариши багш маань энэ одоо сайхан гүн мэдлэгийг багшаас шавьд дамжиж явсан энэ мэдлэгийг яагаад хүн төрлөختөнд түгээх болов гэж тийм ээ. За Махариши багшийн багш Гүрдэ багш бол ийм үүргийг өгсөн байгаа. Тийм учраас за дэлхий дээр цаг хугацаа өөрчлөгдлөө. Энэ сайхан мэдлэг энэ одоо нууц байдлаар одоо цаашид явахгүй. Энийг сайхан дэлгэрүүлээ. Бүх хүнд түгээ. Одоо гэр бүлээр амьдарч байгаа, жирийн амьдралаар амьдарч байгаа бүх хүнд түгээ гэж ингэж одоо өргөсөн байгаа. Ингээ Махариши багш маань 50 гаруй жилийн хугацаанд энэ сайхан мэдлэгийг түгээж хүн болгоныг нэг нэгээр нь сургасаар байгаа. Дэлхий дээр одоо 6 сая гаруй хүн хийж байна. За онцлог нь юу юм бэ гэхээр их тийм бусад бясалгал гэхлээр бид нэг төвлөрлийн тухай боддог тийм ээ. За одоо их сайн төвлөрөх ёстой юу байх ёстой гэж. Тэгвэл чандаа сайлах бясалгал маань өөрөө төвлөрөл биш юм аа. Ялгаатай нэг. За юу юм бэ гэхлээр хүний оюун ухаан тийм ээ. Яг 70 мэт байдаг. Хүний ухаан гадаргуу дээрээ далайн давлгаа бол их идэвхтэй байдаг. Заримдаа нам гүн байдаг тийм ээ. Яг энтэй ижилхэн бидний ухаан маань бидний энэ сэрүүн энэ сэргийг байдалд бол янз бүр байдаг давлгаа алж идэг. Далайн гүн хэсэг байна бол өөрөө маш их амгалан тайван байдаг. Өшөөг өнрөө бол бүр амгалан тайван. Тэгвэл чандаа сайлах бясалгалын тусламжтайгаар бид нэр тодорхой нэгэн техникийг ашиглаад тэр идэвхтэй ухаанаа дотогшин чиглүүлчихдэг. Бодлын их усүрэл ухаанаа дотогшоо хандуулна гэсэн үг шүү дээ. Мэдрэхүүн 5 эрхтнэрээ мэдний ухаан үргэж гадагшаа чиглэж яадаг. Тэгээд нэг тэр техникийг ашиглаад дотогшин чиглэл. Тэгээд энэ маань өөрөө төвлөрөл биш гэсэн тийм. За энэ бол энгийн ямар ч чармаалтгүй байгалийн юм жам ясны техник байгаа. Оюун ухааны техник. Бид нэр зөвхөн тэр техникийг ашиглаад дотогшин чиглүүлж байна. Бид нэр яагаад техник гэж ярьж байгаа юм бэ гэхээр хэрвээ танд нэг компьютерыг за энэ дээр ингэж ажилтдаг юм аа, ингэж асаагаад ингэж явна. Тэгэл дагаад тэгэхээр сурчин шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн бид нэр за тэр техникийг зөвөр заагаад өгч. Ингээд тэр хүн хийгээд яхахаар үр дүн нь өөрөө гарна гэсэн. Тэр хүн итгэсэн байна уу, итгээгүй байна уу, үнсэн байна уу, үнэмшээгүй байна уу, үр дүн нь гардаг ийм техник байна. Ямар үр дүн гарах вэ гэхээр ухаан маань өөрөө дотогшин чиглүүлчихлээр өөрийнхөө мөн чанараар аяндаа бодлын их усүр болсон бидний бүх бодлын их усүр болсон тэр цэвэр ухамсарлогоо өөрөө яваад ордог. Тэргээрээ сайхан цэнэглэгдээ, тэргээрээ сайхан тэгжээгдээ, тэрийг сэргээгээд ингээд бидний ухаан маань их маш сайхан саруул тунгалаг уужим тийм ээ ийм болж ирдэг. Ийм гайхамшигтай энгийн техник байгаа жам ясны. Одоо Ведийн мэдлэг гэж ярьж байна л да. Ведийн мэдлэгээс их авсан одоо энтхийн бүхэл бясалгалууд нь Ведээс их авсан гэдэг. Та Вед гэдэг үгийн тухай, Ведийн соёлын тухай бас бидэнд тайлбарлаж өгөөч. За сайхан асуулт байна. За Вед гэдэг маань өөрөө мэдлэг. Ямар мэдлэг вэ гэхээр энэ бол цэвэр мэдлэг байна. Юуны тухай цэвэр мэдлэг юм бэ гэхээр бидний амьсгалж байгаа, өдөр шөнө болж байгаа, нар мандаж одоо энэ од гаргсын хөдөлгөөн энэ бүх хэмнэл, энэ бүх юмыг одоо харуулсан тийм ээ. Энэний тухай мэдлэг байгаа. Энэ цэвэр мэдлэг. За Вед маань өөрөө Ведийн их багш нарын ер нь бол Вед маань Ведийн утга зохиол гэдээ бид нэр бас үздэг тийм ээ. За Ведийг бол маш олон одоо гигантэн бүр бол янз янзаар тайлбарлаж ирсэн. Махариши багш маань Ведийг бол маш сайхан энгийн байгалийн өөрийнх нь зохион байгуулалтын хэлбэрээр нь бас өөрийнхөө ангиллыг гаргасан байгаа. Энэ бол Вед ба Ведийн утга зохиолын 40 одоо зүйл. За энэ одоо юу маань Вед гэж ярихлаараа Махариши багш маань дандаа бүрэн мэдлэгийн тухай ярьдаг. Ер нь бол энэ тухай бол бүгдээрээ мэдчихэл байгаа л да. Вед гэдэг маань өн эртнийг тийм ээ. Тийм бүрэн сайхан. За энэ бүрэн мэдлэг маань өөрөө юу юм бэ гэхээр хоёр чанартай байдаг. Нэг нь болохоор онлын, нөгөөх нь бол технологи тийм ээ.
онол технологи. Энэ хоёр маань хоёулаа нийлээд мэдлэг болдог. Тэгвэл энэ ведийн мэдлэг маань өөрөө онол технологи хоёулаа бас байж идэг. Тэрний онолынх нь хэсэг нь бол чандаа сайлах бяцлагаар. Ингээд бид нэр өөрийнхөө ухааны өөрийнхөө дотоод мөн чанараараа тэр цэвэр ухамсарынхаа тэр хязгааргүй энергиээр цэнэглэж өгөөд тэрийгээ дараад нь амьдралдаа хэрэгжүүлээд үр бүтээлтэй, үр ашигтай, оновчтой ийм үйлдэлхийн технологи болж ирнэ. Ийм гайхамшигтай зүйл байгаа. Тэгээд одоо энэ трансцендентал бяцлал буюу энэ чандаа салхи бяцлаглын одоо Монголд хөгжсөн төв, Монголд одоо хэдэн оноос хөгжсөн. Та одоо өөрөө энэ бяцлаглыг хэдэн оноос хичээлж ирэв. Монголд ер нь хөгжсөн төвхөөс нь бидний сонирхолоос. Ингээд Махариshi багш маань 50-аад оны сүүлээр дэлхийд даяар түгээгээд ирсэн байгаа. Ингээл Канада, Америк, тийм ээ, Европын улсууд ингээл газар сайг үнийг түгээгээл дэлгэрэл одоо бол 6 сая гаруй хүн хийж байгаа ийм маш их том одоо хөдөлгөөн болсон байгаа. 192 оронд бүх одоо улсад бол төвтэй. Ингээд Монголд бол манай тэр одоо олон улсын төвөөс анхны одоо хүмүүс маань Махариshi менежментийн их сургуулийн одоо төлөөлөгч 1996 оны орчимд ирсэн юм шиг байлээ. Тий. Тэгэхэд бол их мундаг улсууд ирж байсан. Бэвн Морис, Тони Недрва ингээл бас нөгөө энэ этгээгийн бас одоо манай хөдөлгөөний нэлээд мундаг одоо 2-3 хүмүүс бас ирж исэн юм байна лээ. Ингээд ирээд манай бас их одоо ардын уламжлалт ангаах ухаан их сургууль тийм ээ ийм одоо юунуудын захирал проектор одоо юунуудтай уулзаж 3 талт гэрээ байгуулсан байдгийн. За энд бол гарын үсэг зурж оролцсон хүмүүсээс бол манай монгол хэлний одоо гайхамшиг эрдэмтэн чойлгосон жавгаа байдаг. За төмөр очиргаа байдаг ус явуулын гишүүн байсан тийм ээ. Сумья багш нэг англи хэлний нөгөө багш байсан. За өшөө энэ хамлам чаажамцгаа байдаг. Бишээ давж авгаа байдаг юм. За ийм улсууд ингээд оролцож байсан. Тэгээд Монголд бол ингээд Махариshi менежментийн одоо төлөөлөгчийн газрыг бий болгох ийм их усэр анх тавигдчихсэн юм байна лээ. За тэрнээс хойш бас нэг идэвхтэй үйл ажиллагаа яваагүй. Манад багш байхгүй тийм ээ. Тэгээд 4 багш олон улсын юмнаас ирсэн юм байлээ. 1-2 жилийн дараа. За нэг нь бол Канада хүн байсан, нэг нь Украин хүн байсан, нэг нь Молдов хүн байсан, нөгөөх нь Герман хүн байсан баха. Ингээд олон улсын юмнаас. За энэ хүмүүс ирээд бас анхныхаа хүмүүсийг сургаад ингээд бас үйл ажиллагаа эхэлсэн. За 90 одоо 9-8 оны үед. Ингээд 2 багш маань үлдээд тэр Украин, Молдов 2 багш 2000 оноос эхсүүлээд нэлээд одоо өргөн хүрээтэйгээр ингээд сургалт эхэлсэн байгаа. Тэгээ би тэр 2000 оных нь юунд хамрагдаж сурч ирсэн. Бас сурсан төөх маань их сонир л доо. Би бол бас л одоо жирийн хүмүүс шиг бяцлагалж юу вэ гэж мэдэхгүй тийм ээ. Тэгэл нэг өдөө явж ирээл би өрөөгөө олгоч юм хэрэгжилтэй. Тэгэл нэг кино үзээс суужсэн засар юугаар нэг реклам явдаг штэ. Хүний оюун ухааны уурах тархийг одоо их сайхан хөгжүүлдэг тийм ээ. Хүний дотоод нөөц болцоог нээж өгдөг гэл тийм реклам харчаад зүгээр юм байна. Тий. Тэгээ Чингис зочид буудал дээр тэр юу цуглаан болж ирсэн. Тэгээ тэр нэг танилцуулгах. Тэгэл очиад суусан хүмүүс нь багтахгүй 100-аад хүн суудалд ятсан. Тэгэл нэг 2 багш тэнд ингээл гараал яриад байсан. Тэгэл тэр нүднээс надад нэг л юм боосон байна. Тэр оюун ухааны хөгжилгээд нэг сонирхолтой л доо. Тэгээд маш олон сайхан одоо ийм шинжилгээ судалгаагаар баталгаажсан байдаг. Ийм одоо сайхан одоо нээлтүүд гарсаа гэх. Тэр юунд нь миний анхаарлыг нэг нээлт татсан байна. Тэр нь хүний физиологи бол ведийн утга зохиолын илэрхийлэл юм а гэж. Өөрөөр хэлбэл хүн бол сансарлаг мөн чанартай. Хүний одоо бие бол сансрын өөрийнх нь бичил хуулбар юм а. Хүний биеийн бүх физиологи нь бол бидний одоо тэр юугаад байгаа тэр сансар окторгоо тэр бүх чанар тэр бүх юмнууд маань оршиж байдаг юм байна.
Энэ үеийг бол бодитоор ингээд баталгаажуулж гаргаж ирсэн гайхамшигтай том бүтээл байсан. Тэгээ би босоод асууж ирсэнээс хүний одоо 2000 он 20 дугаар зуунд хүний одоо мэдрэхүү тийм ээ 21 дугаар зуунд шинэ нээлтүүд гарна гэсэн энэ тэр нээлт мөн үү гэж тэгээ багш нь маань тэрэнд нэг хариулаагүй л дээ. Яагаад гэвэл нөгөө сэдвээс нь гажаад явцсан. Тэгэл дараад нь сурах хүмүүс байвал нэрээ бичүүлээрээс бид хамгийн түрүүндээ байгаа л бодлого ерөөсөө сонголт маань level basic байлгүй тэгж л агс орж ирсэн. Одоо шандаас ач бясалгалаас гадна өөр бясалгалаар одоо хичээл сонирхч үзв. Ер нь бол үгүй. Харин дэргэс орны бясалгал гэдээ хийж байсан. Тийм. Ер нь бол манай бясалгал маань өөрөө төвлөрөл биш. Өөрөө төсөөлөн бодох биш. Чармаалтгүй байгалийн зам ёсны энгийн учраас ялгаатай байдаг юм байлээ. Тэгэхээр бид нар ямар нэгэн юм дээр төвлөрөх, ямар нэгэн одоо юм төсөөлөх энэ маань бол одоо энэ юм дээр үзүүлээл та. Бидний энэ бодлын маань их өсөр болсон энэ цэвэр ухамсарт маань хүргэдэггүй. Гадаргуун төвшин дээр л тодорхой хэмжээний. Гэхдээ энэ бол аль төвшөнд ч явж болно л доо. Их сайхан бясалгалууд байна. Арга замууд нь байна, тийм ээ. Явагдчихэдэг гэдгийг одоо сүүлд нь би бас нэлээд энэ багшийн курст яваад ойлгосон. Өөрөөр хэлбэл бид нар үйлдэл хийхин тулд сэтгэн бодох ёстой. Сэтгэн бодохын тулд бид нар байх ёстой. Би ямар байна уу? Тэр хэмжээрээ л сэтгэж байгаа. Хүнжлийнхаа хэглэлээр хөлөөж ижиж шít. Тэгэхээр би нэг 5% сэтгэдэг байж байгаа хичнээн бодоод бодон шин дөрөв гэдэг маань тэнд л гарч ирсэн болов гэж бодоод байгаа. Тэгэхээр бидний ухаан маань өөрөө бодлын нарийн бүх төвшингүүдийг туулна гэдэг чинь шууд туршлага юм. Тэгээд бүр бодлын их үсэр төрдөг ийм одоо техник юм л та энэ бол. Тэгээд бид нар болоо шууд. Тэгэхээр бид нар ном сум харах урлаг бол монголчууд бидний урлаг тийм ээ. Гайхамшигтай гүн ухаан байна. Бид нар сумыг урагшаа шидэхийн тулд яагаад ч юм хоош нь татчих штэ. Тэрэн шиг бид нар ухаанаа хоош нь татаж тийм ээ их өсвөрт нь хүргээд сэргэлжээ. Тэгээд бидний үйлдэл хүчтэй болно. Өөрөөр хэлбэл тэр сумыг энэхүү эндээс яаж байгаа би урагшаа шидчих юм бол энэ дуннаа та. Тэгвэл би 100 метрийн юунд яаж ч шидэд хүрэхгүй тийм ээ. Тэнд хүрэхийн тулд би зөнгөөрөө хоош нь татж байгаа. Гараа ингэ. Тэгээд нэг одоо жад шиддэг одоо юу бий болсон байж маа. Тэгвэл ном сумыг маань дотоод татж байгаа тавих юм бол бас байгаа болохгүй. Чилээтэл нь татаад эцэст нь хүргээд 15-аас 20 см татаад энэ байдал бод сум маань хөдөлгөөнгүй байна. Тэгсэн мөртлөө энэ хөдөлгөөнгүй байдал маань тийм ээ ингээд татчихжээ штэ. Хамгийн эрч хүчтэй энэ амгалан тайван байдал маань маш их эрч хүчтэй байдал байна. Ингээд эндээс сумаа тавихлаар байгаа хамгийн оновчтойгоор хамгийн хурдтайгаар онно. Энэ шиг бид нар үйлдэл хийхийн тулд сэтгэн бодохын тулд ухаанаа их үсэр хүртэл нь тэгээ 20 минут өргөчээл дараад нь үйлдэлээ эхлэхээр оновчтой, үр бүтээмжтэй, ашиг хоёр талаасаа хүрч ирдэг. Тэгээ гайхамшигтай. Бид нар нэгдүгээрт бол эд юмаа ингээд зарцуулах юмаа хэмжиж чинь нөгөө талаасаа үр дүн маань илүү сайхан гардаг учраас ашиг олчихно. Илүү ашиг олчихно. Ингээ ашиг хоёр талаасаа орж ирдэг. Ийм үйлдэл хурлага болж байгаа. Бясалгалыг ер нь техникийн эзэмшихэд ер нь хэдийн эрийн хугацаа орох уу? Энд ер нь ямар бэрхшээлүүд тулгарх уу? Хийж байгаа юм дэ. Чамдаас айлах бясалгалыг сурахад маш их амархан мэдэр хэлсэнтэй. Энгийн байгалийн зам ёсны хэнч сурч болно. Нэгэн шаардлага байдаг. Бодож чаддаг байх хэрэгтэй. За бодож чаддаг гэхлээр одоо тий нэг ам цангаж юм тийм ээ. Эсвэл би унтмаар байна. Энийг л хэлж байгаа юм. Тэгэхээр энийг бол хүн болгон чаднаа да. Тий. Ийм учраас их амархан. Тэгээд өөрөө зам ёсных учраас бид нар энэ бясалгалын юу болов үр дүн гарахгүй гэдэгт итгэхгүй ер нь хамаагүй. Үр дүн тэргүй гарна. Тэгэд энэ аргын заагаад өгч. Тэгэл үр дүн гарна. Ийм энгийн юу байгаа. Тэгтээ бол яг 5-аас 3-аас 10 насны хүүхдүүд бол арай ондоо юу хийдэг. 10 наснаас нь ихсүүлээд одоо бүхэл наснаас нэг л одоо яваар ижлэхэн дээр яваар заадаг. Тэгвэл одоо бүхэл бясалгалын хичээлж байгаа хүмүүсийн зорилго бол гэгэрэл төрий гэдэг, оюун ухаанаа хөгжүүлэе гэдэг, үйл үүрээ багасгая гэдэг. Тэгэхээр энэ бясалгал хийж байгаа үед одоо яаж тэр хүний стресс гэдэг юм уу тэр үйл үүр маань арилж одоо хүний сэтгэл амар амгалан тэр оюун ухаан сая оюун ухаан бол гэгэрэл үйл үүрх гэдэг ярьлаа тийм.
Тэр сэтгэд нь яаж ямар амгалан болж тэр стресс нь яаж арилж яах гэдэг талаас. Чандаа сахилах бяцлаглалыг ер нь ямар үр дүнтэй юм бэ гэдгийг дэлхийн хэмжээгээр олон улсын түвшинд 600 гаруй маш том баримттай судалгаануудаар баталгаажуулсан байдаг. За энэний нэг нь болохоор оюун ухаан, сая бид нарт өнгөж сухс дурдлаа тийм ээ. Хоёр дахь нь болохоор эрүүл мэнд. Гурав дахь нь болохоор хүн өөрөө өөрчлөгдөд ирдэг. Биеэ авч явах байдал, тэрүүний зам байдал. Тэгээд бяцлал хийж байгаа хүмүүс бас орчин тойронд дулаан уур амьсгал бий болгож орчин тойронд инх хамгаалсан байдлыг үүсгэдэг. Сэтгэл бие хоёр хоорондоо маш нэгт холбоотой тийм үү. Тэгэхээр хүний ухаан сэтгэл маань сайхан тайвшраад ирэхлээр бие маань сайхан тайвшраад ирдэг. Маш их сайхан тайвшраад. Энэ маань өөрөө маш их олон биохимийн өөрчлөлтүүдээр илэрдэг тийм ээ. Тэгэхээр ууралсан хүн гэдэг ямар муухай байдаг вэ? Нүүр нь улаагаал, цусны юун ягаал, цусан дотор янз янзын юмнууд бий болоод тийм. Тэгвэл тайвширна гэдэг чинь эсэргээрээ амьсгал хүртэл сайхан тайвширж ирээд биохимийн урвалууд хүртэл өөрийн зам ясныхаа яваараа маш их сайхан зохистой юмдаа горимдоо орж ирээд ингээд бие дагаа тайвширна. Ингээд бие тайвширхлаар хүний одоо их олон судалгаагаар харуулсан байгаа юм л да. Гүн унтснаас 2 дахин илүү их гүн амралт авдаг гэдгийг тогтоогдсон байна. Унтсахаас илүү 2 дахин илүү. Одоо яг чандаа сахилах бяцлаглалын үед 20 минутын үед тийм ээ. Тийм учраас бид нэр бяцлаглалын үед биш юу зөвхөн унтаж байхдаа алжаал ядаргаагаа тайлчаад стрессээ тайлддаг юм байна л да. Тэгээд нөгөөх нь хоримтлаг даал байдаг. Тэгээд тэрнээс чинь болоод янз бүрийн өвчин бий болоод сэтгэл зовнил, төвшүүр, айдас гээл тийм ээ. Уур уцаар бий болоод энэ бол стресстэй байдал те. Тэгээд цусан дотор холестеролын хэмжээ ихсээл яваагаад тэгвэл тайвшраад ирээд хүн амралт авч байгаад нөгөө стресс маань амжиж эхэлдэг юм. Ингэснээрээ нөгөө тэр бүх өвчин 80 одоо хувийнхан тийм ээ өвчнгийн их үүсвэр нь стресснээс болдог гэдэг тэр маань ангижраад ирэхлээр хүн шалтгаан алга болохоор чинь ямар шалтгаангүйгээр ууралж уцаарлах тэр юм маань алга болоод ирэхлээр хүн илүү их сайхан уужуу тайван болж юмд аягүй сайхан хандж ирнэ тий хүн өөрөө өөрчлөгдөд ирнэ. Тэгээд тэрийгээ дагаад зүрх судасны өвчин цусны өндөр даралт буураад астма хүртэл ягаал цусны одоо нэг өвчтөе улсууд хүртэл сайхан нөлөө үзүүлээ. Эрүүлжээл биеийн уян хатан байдал сайжраад бүр Америк нэгдсэн улсын олимпийн тамирчид манай бяцлаглалыг хийдэг тийм ээ. Энэгээрээ болоод их сайхан амжилт гаргадаг. Ингээд хүн эрүүл болоод ирж байна. Тэгээд ухаан сайхан саруулжаад ирж байна. Тэгээд ухаан нэг тархины бас үйл ажиллагаа маш их сайхан нийцлэг болж ирдэг. Их гоё нийцлэг. Тэгээ энэ нийцлэг болж ирснээр хүний бол авар нь хүртэл сайхан өөрчлөгдөө, цэвэрлэгдээ тийм ээ. Зөвхөн энэ махан биш, эфирэн биш те. Бүх одоо төвшөнд явагдчихэдэг. Хүний цогц физиологийнхаа төвшөнд явагдана, эсийн төвшөнд явагдана, ДНК-гийн төвшөнд явагддаг. Энэ нарийн гоё нийцлэг байдал үүсдэг. Тэгээд хүн дотроос сайхан тэр хязгааргүй тэр сайхан энерги, тэр сайхан амгалан тайван байдал, тэр эрч хүчээрээ сайхан ухаанч цэнэглэгдээд ирэхлээр нөгөө нүдэн дагалтай, нүдэндээ цогтоогддог, тийм сайхан эрч хүчтэй, ямаа хурдан энэ бүх юмнуудыг дор дор амжуулаад энэ бол манай олон бяцлагчдын бол яг шууд одоо мэдрэгддэг ярьдаг одоо туршлага юм л та. Туршлага бол өөр өөрсдийн гэсэн одоо заавал сахиж явах хэрэгтэй дүрмтэй, сахилтай байж байгаа. Тэгэхээр энэ чандаа сахилах бяцлагалд одоо мөрдөх одоо шавнар нь мөрдөх ёстой заавар дүрм гэдэг юм уу, сахил гэдэг юм тийм зүйл байна. За Махараши багш маань өөрөө бол ерөөсө хүн өөрөө амьдрал бол аз жаргал гэсэн байна. Бэдэн утга зохиолууд амьдрал бол аз жаргал. Тэгсэн чинь бид нар амьдрал маань дандаа л нэгэн дутагдж ийн байж ин тэмцэл тийм ээ. Шал эсрэгээр яагаад ийм бэ? Тий. Ямар нэг юм хичээл, хүсэл тэрнийхээ төлөөл материалын зүйлээс өөрийн мэдвэл хөөцөлдөд байдаг. Яагаад ийм байна уу гэдэг асуулт байгаа юм тий. Энэ дээр бол бас их урт яриа болно л доо. За яг товчхоо хариулах юм бол багш маань тэр сайхан мэдлэгийг тийм ээ
сэргээж чадаагүйдаа ашиглаж чадахгүй мэдэхгүйтэй байгаа юм байна гэж. Одоо тэрийг бол яг нөгөө бидний мунхаг байдал гэж ярьдаг ш. Тэр 5% сэтгэж байгаа ч өөрөө л мунхаг шүү дээ. Тэ энэс бол ичээд ах юу ах вэ? Тэ. Тэгэхээр хүн бол яг өөрийнхөө сэтгүүн хэмжээнд л боддөг юм байна. Үйлддэг юм байна. За ингээд тэр хүний сэтгэхүй 5% сэтгээд тийм ээ орчин юундаа ингээд баригдсан бүх юм хязгаарт яатсан. Өөрөөр хэлбэл нэг 10 хуруугаараа айгүй гоё хөгжим тоглож байгаа. Ганц хурууныхаа бүр нэг хуруугаараа биш. Энэ тал хуруугаараа хөгжим тоглож байгаа хоёрын ямар харьцуулт байх вэ? Тэгэхээр бидний амьдрал тийм зохиролгүй болцсон юм байна л да. Олон бидний амьдрал бол тэ 10 хуруугаараа гоё хөгжим тоглож байгаа тийм амьдрал. Тэгэхээр тэр мэдлэгийг сэргээж өгдөг. Ингээд нөгөө чандаа салхи бяцлаглаар бид нөгөө биеийг ирүүлжээ тийм ээ. Бүр богино хугацаанд хийсэн хүн бол 5 жилээр залуучдаг физиологи. Удаан хугацаанд хийсэн хүн бол 12 жилээр залуучдаг. Бас судалгаагаар тогтоогдсон байна. Ингээд хүн өөрчлөгдөд ирэхлээр аяндаа зөв юм сонгож эхэлдэг. Нөгөө нэг айдас, төгшүүр, зомлол нь алга болж эхэлдэг. Ингээд хүний зам байдал өөрчлөгдөд нөгөө арх тамхинасаа гарч эхэлдэг. Шууд хүнийг архинаас гар, тамхинаас гар, улан тэр хүмүүс нь гарах гал байгаа юм л та. Үнэхээр чадахгүй байна те. Тэгээд нөгөө өө эн чинь өвчин юм чинь гэл. Тэгвэл тэр саад болоод байгаа юмнууд чинь стресс байна. Энэ одоо юу байна л та. Тэгэхээр дотроос нь тэр хүний өөрийнх нь тэр цэвэр сайхан мөн чанарын сэргээгээд ирэхлээр тэр стрессийг хайлуулад ирэхлээр өөрчлөгдөд ирэхлээр аяндаа тэр зуршлуудаа болно. Манай бяцлал хийдэг ер нь бол маш олон хүн байна. Ерөөсөө архийг бол огт хэрэглэхэ болоод. За тамхинасаа ч гарч байгаа улсууд байна те. Ингээд нөгөө хүн өөрчлөгдөд ирдэг. Тийм учраас тэгж ирсэн хойно бид нар зөв амьдрах одоо тэр хоолны дэглэм одоо юунуудыг ярьдаг. Анхны юм дээр бол бид нар тийм шаардлага тавьдаггүй. Яагаад гэвэл хүн маань эхлээд жоохон бэлтгэх ёстой юм. Тэгээд ирэхлээр нь за ийм ачаал бүгдэлтэй юм шүү. Одоо мах хэдүүл ийм одоо юутай өрнөлөөтэй тийм ээ цэвэр сайхан цагаан хоол гэж ярьдаг тийм ээ вегетариан хоол гэж ярьдаг. Энийг яг нь бол ийм гэдэг. Энэ бол бас нэг гоё юм тусгай сэдв болоо явчихдаг л да. Одоо чандаа салхи бяцлаглаар хичээлж байгаа шинээр маань цагаан хоол иддэг гэсэн үг байна тийм ээ. Тий. Чандаа салхи бяцлаглын бас зарим хүмүүстэй урд нь уулзж ирсэн байна. Тэгээд юу сонсч ирсэн гэхээр одоо хүн амынх нь 1-2% ч юм уу энэ бяцлал хийгээд эхлэхэд одоо тэр орных нь уур амьсгал, гэмт хэргийн тоо энэ эрс багсдгаа гэж хэлсэн. Энэ талаар бас дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Махариша багш маань бяцлагч хүн орчин тойронд дулаан уур амьсгал бий болгодгоо гэж. Ингээд энэ бяцлаглаа ингээд дэлхийд даяар түгээгээд ингээд сургаад явж байхдаа энийгээ хэлээд явжсэн. Гэтэл тэр 50-аад оны төгсгөл тийм ээ ингэж яваад 60-аад оны гэхээр 1974 онд энэ үзэгдэл нь дэлхийд дээр бий болсон байна. Америк нэгдсэн улсын нэг 10 жижиг хотод гів гинтхэн маш их сонирхолтой тийм эдийн засгийн өсөлтүүд гараад ирсэн байна л да. Энэ юу вэ гэхээр гэмт хэрэг буураад, өвчлөлт буураад тийм ээ юуны аваар усал буураад тэрнийг хажуугаар маш гоё сайхан эдийн засгийн үзүүлэлтүүд нь сайжирдагсан байгаа. Ханшны тийм ээ ханш сайжраал, татвар буураад, амин орлого сайжраал те хүмүүсийн тэгэл хүмүүсийн илүү их сайхан аз жаргалтай амьдрах тийм байдал нь одоо сайжраал. Ингээл бүр юуны судлаачид бол энийг бүр ажиглаад, судлаад үтсэн байгаа юм л да. Тэгсэн тойрогтой мөнгө зарцуулаагүй тэр. Улсаас одоо тодорхой нэг хөтөлбөр хэрэгжүүлдэг штэ. Тийм хэрэгжүүлээгүй. Тэгсэн мөртлөө цагдаагийн газрын дарга нь хотын даргын шагнал аваад ингээл тэгэд юунаас болчих вэ? Яагаад ингээд тодорхой одоо ийм хөтөлбөр хэрэгжүүлээгүй, тодорхой мөнгө зарцуулаагүй бах тийм өөрчлөлт гарав гэд. Тэгээд судлаад байсан байгаа юм да эдийн засгийн одоо бүх үзүүлэлт юуны хүрээ одоо юм дээр. Тэгээ өөр хотуудтай ингээд бас харьцуулаад одоо яг тийм өөрчлөлт гараагүй ижилхэн хүн амтай тэр жижиг хотыг за энд нь гарсан байна, энд нь гараагүй байна. Юу нь одоо ялгаатай байна вэ? Ингээд их олон юмнууд ингээд харьцуулаад үзсэн чинь хүн амынх нь 1% нь бяцлал хийдэг газар тэр эдийн засгийн одоо дэвшингүй өсөлт гарцсан байсан. Хүмүүсийн ам ажиргаа сайжирсан байсан. Ингээд нөгөө нийгэм судлаачид бол ийм сонирхолтой үзэгдэл байдаг юм байна гэдэг. Тэгээд Махариши багшиныг бол анх одоо хэлж ирсэн учраас Махариши нөлөөлөл гэж нэрлсэн байна.
нарийн шин нөлөөлөл гэдэг маань юу гэсэн ямар утгатай юм бэ гэхээр одоо тухайн хот суурин газрын хүн амын 1% нь чандаа сайлах бясалгал хийж байхад нийгмийн сөрөг нөлөөллүүд нь багасаад эрэг нөлөөллүүд нь өсдөг гэж. Тийм. За ингээд ямар юутэй юм бэ гэсэн асуулт гарч ирэх гээд байна те. Энд одоо яагаад тэгдэв? Яаж юм хэлээд байна гэж. Би түрүү хэлсэнтэй нөгөө хүний тархины үйл ажиллагаа дээр тий бүр шилгээгээр бид нэр тогтоогдсон байгаа шүү дээ судалгаагаар. Тэгэхээр хүний болоод тархи маань баруун зүүн хоёр хэсэг байна. Духны хэсэг, дагцны хэсэг, чамархаан тийм ээ, зулаа хэсэг гэл ингээл тий. Өөрөөр хэлбэл одоо ингээд хуваах юм бол 8 хэсэг болчих шүү дээ тий. За нэг 4 хэсэг нь эндээ 4 хэсэг нь тэгээ баруун зүүн гэхлээр чинь нэг 8 болчихно тий. За тэгээд хүний одоо тархины юу маань янз янзын үйлдэлүүдийг долгионуудыг гаргадаг тий альфа бета тета гэл тий гамма гэл тий. За энэ долгионууд мань ингээ янз янзаар хэлбэлцээд ингээд нэг хүний тарих мөртлөө тэр болох нь өөр хоорондоо ондоогоор хэлбэлцээд байхдаа бид нар өөр хоорондоо зөрчилдсөн тийм байдалтай байдаг юм байна л да. Бидний бодол санаа маань хүчтэй биш тий өөрөө өөртөө зөрчилдөөл гэл гадны бүх юмд нөлөөлөл тий энэ замбраагүй байдал. Замбраагүй байдал өөрөө дандаа замбраагүй юм ачаар. Тэгээд чандаа сайлах бясалгал хийхлээр тэр юм маань ялангуяа тэр альфа долгион маань маш их сайхан нийцлэг болдог. Духны одоо баруун зүүн хэсэг маань, дагцны баруун зүүн хэсэг маань хоорондоо их сайхан ягаад үйлдэлтэй болоод нэгэн яваад ийм сайхан аномал үсгээд эхэлдэг. Тэгэхээр нэг жигд болоод ирэхлээр резонанс болдог шүү дээ тэр шиг. Тэгэд энийг болоод тэр цахилгаан бичлэгээр тогтоосон. Ингээд маш их сайхан ингээд нийцлэг болоод ирэхлээр яадаг вэ гэхлээр хүн өөртөө маш их зохиролтой болж ирдэг. Тэр хүний нүдэнд үзэгдэхгүй маш их тэр аавар нь аягүй сайхан цэвэрлэгдэд ирэхлээр сайхан ингээ гадуур нүдэнд үзэгдэхгүй тийм бүрхүүл бий болдог юм байна л та. Тэр бүрхүүл нь бол гадны юмд нөлөөлөх юмнаас хамгаалж өгдөг. Тэгээд тэр хүний өөрийнх нь тэр энергиг нь бол аягүй сайхан тэнцвэртэй байдлыг барьж ингэж өсгөж. Ийм одоо юм. Тэгээд тэр долгион маань орчиндоо цацагдана. За түрүүн бид нар юу яасан те асуугаадсэн те энэ одоо ямар төвшингүүд байдгийм бэ гэдэг. За энд бол бид нар хамгийн гадаргуун төвшин бол хэл ярианы төвшин байгаа. За энэ бол харьцуулах юм бол сонгол физикийн тийм ээ хамгийн гадаргуун материйн төвшин байгаа. Сэргэмэл байдлын тий. За ингээд нарийн төвшөнд ороод ирэхлээр за энэ төвшөнд бол бидний сэтгэн бодох төвшин байгаа. За энэ маань бол атомын төвшин гэж бас ойлгогдож болно л доо. Одоо физикийн шинжилгээ ухаантай харьцуулбал. За өшөө нарийн төвшөнд явахлаар зөм бэлгийн төвшин байна. Энэ маань болохоор өөрөө квантын механиктай дүүцэж болно. Өөрөөр хэлбэл долгионууд байна те. Хүний дотроос урган гарч байгаа. За тэгээд бодлын чандаа сайлаад бодлын их усэр төрөх энэ маань өөрөө пара чандын цэвэр ухамсарын төвшин байна. Тэгэхээр чандаа сайлах бясалгалаар бид энэ бүх төвшинг туулан энэ бүх төвшнгөөр бидний ухаан маань цэнэглэгдэж тэрийг сэргээж өгч байдаг. Энэ бодит туршлага учраас. Ингээд бид нэр харьцангуун талын энэ одоо юу сэргээгээд мөн тэрний чандад байдаг, илэрхийлэгдээгүй байдаг үнэмлэхүүгээ бас цэвэр ухамсараа сэргээж өгдөг. Ингээд амьдралын юм маань амьдралын зөвхөн нэг ийм жоохон хэсэг биш, илэрхийлэгдсэн амьдралын 100%, илэрхийлэгдэг амьдралын 100% хүний дотор сэргэж ирдэг. Ингэснээр хүний болол маш их сайхан тийм зохиролтой болж ирдэг тийм ээ. За ингээд бид нар бясалгалын одоо үед бол тэр ялгаруулж байгаа долгион маань язгуур төвшнгөөс ялгарч идэг. Тэгэхээр энийг бас юутай зөрүүлж болно л да. За би өөрөө ялгах юм чинь. Одоо чулуу барьж जैन те. Чулууг ингээ хагаллаа гэж бодъё. Тэгвэл оч усрнэ те. Атомыг хагалъя. Атомын бөмбөг дэлбэрэхэд ямар их энерги ялгадаг вэ? Тэгвэл электрон бол тэрнээс илүү хүчтэй. Тэгвэл энэ цөмийн юу квантын механик бол бүр актер. Тэг ийм технологиуд ондоо энерги тэгсэн мөртлөө илүү тайван. Тэгсэн мөртлөө тэрний одоо хүч нь болохоор маш их хүчтэй юм те. Тэгвэл энэ нэгдмэл орны технологи гэж бас одоо бид нар йогийн нислэгээр бий болгодог. Ийм гайхамшигт. За тэгээд хүмүүс хоорондоо ингээд хэрэлдэй айлгаа нэг стресстэй байдал чи энэ төвшин байна. Та нөгөө нэг оч засарч байгаа. Тэгэл орчин тойронд бид нарт нүдэнд үзтгүүч гэсэн нөгөөх нь байж идэг. Тэгэл нөгөө ураг тархин нөгөө замбраагүй үйл ажиллагаатай байхдаа тэрэндээ нөлөөлөгдөөл
учир шалтгаангүйгээр ууралцгаагаар юу агаал машин шүргэлдээл тийм ээ. Энэ бүх гэмт хэрэг чинь тэр стресстэй байдлаас бий болно шүү дээ. Тэгвэл бясалгал хийж байгаа улсууд нүдэн айнаа суухдаа өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө одоо оюун ухааны дотоод нөөц оролцоогоо нээхээс гадна орчин тойрондоо тэр зохиролтой долгион энэ нарийн төвшөнд явж байгаа учраас энэ макро төвшингийн 199 юуг бол устгах жах тийм чадaltaй байгаа байхгүй. Тэр саяын тэр нөгөө 1% гэдэг чинь тийм хүчтэй. Ингээд орчин тойрондоо яагаад орчингийнхаа стрессийг устгах жах ийм одоо нөлөөлөл. Тэгээ дараагийн нэг юу байгаа уучлаарай. Тэр йогийн нислэг гэж байгаа. Тий, йогийн нислэг тий. Манай бясалгалын бол дэвшил техник байгаа. Хүн ухааныхаа бодол санааныхаа хүчийг ашиглаад газраас өндөрч. Зөвхөн ниснэх одоо газраас өндөрөх юм тийм ээ. За энэ технологи маань бол энэ нэгдмэл орны энэ төвшингөөс явдаг. Бид нэр бясалгалаа хийгээ тийм ээ. Одоо энэ төвшингөөс бодлын импульс явуулахад бидний одоо юу бол бие маань ухаан бие хоёрын хоорондын холбоо маш их сайхан ягтах болоод сэтгэл бие хоёрын ингээд юу бодно тэр юм чин биелэг тэр хүч бий бол. Одоо бид нэр энэ төвшөнтэй байхдаа нэг юм бодлоо. Үгүй дээ би залах урч штэ. Хоорондын нэг холбоо байхгүй. Тэгээ шүтэлцээ байхгүй. Нэг л хүний бие сэтгэл байгаа мөртлөө шал хоёр ондоо хүн байгаа. Нэг юм бодлоо, бие нь шал ондоо худлаа, нэг юу яалаа. Оюун ухаан шал худлаа, нэг шалтгаан яалаа. Ингээд нөгөө нэг хүний өчн дотроо зөрчилдсөн олон хүн болцсон те. Тэгвэл энэ нарийн төвшөнд бол тэр уялдаа холбоо түрүүн бас нэг асуусан те. Сэтгэл яаж хөгждөг юм бэ гэж. Бид нэр энэ ухааны хамгийн гадаргуун төвшнгөөс явахад бол ухаан маань оюун ухааныхаа төвшөнд эгогийнхаа төвшөнд энэ бүх сэтгэлийн төвшөнд бас дагаад хөгжиж байдаг. Сэтгэл зүрх маань хайлж байдаг. Ингээд хүний одоо тэр баруун зүүн хоёр тархины үйл ажиллагаа хоёулаа сэргэж ирж байгаа. Энэгээрээ бол аюул сайхан ууж сэтгэх. Тэгээд арга бэлгийн энэ чанар чинь зөвхөн хүн болвол нэг байгалийн ухаан ч юм уу эсвэл эр чанар ч юм уу бэлэг чанар ч юм уу энэ юу биш. Хоёулаа хослоод ингээд нөгөө урлагтаа сайжирч ирнэ. Уран одоо юу болж ирнэ тийм ээ. Ийм юмуд бас ингээд сайжирч ирдэг юм. За ингээ йогийн нислэг маань энэ төвшнгөөс яадаг учраас илүү хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Түрүүн бид нар бол 1% нөлөө үзүүлдэг гэсэнтэй бясалгал хийдэг хүн. За йогийн нислэг хийж байгаа улсууд тухайн хот суурин газрынхаа 1% нь л язгуурт ор 1% нь л йогийн нислэг хийж байхад сөрөг нөлөөллүүд нь багасаад эерэг нөлөөлөл өсөж идэг. Ийм гайхамшигтай юм гаргасан. Тэгээ энэ одоо юугаа Махариша багш маань дэлхийн хэмжээний халуун цэгүүд дээр улс гурлуудыг хөгжүүлэх юмд бол та нар хамгийн эхлээд ийм одоо группуудыг байгуулах хэрэгтэй юм шүү гэж. Тэгэхээр монголчууд бидний хувьд бол их гайхамшигтай ийм бас аз завшаантай ийм зүйл байна тий. Ийм сайхан том нутагтай энэ жижигхэн биш цөөхөн хүнтэй байгаа тий. Тэгэхээр одоо нэг 2 сая заа нэг 3 сая тий 3 саяын хүнд бол нэг 140 200 хүн л хэрэгтэй болж байгаа байхгүй йогийн нислэг тогтмол хийж байхад нөгөө сэрэг нөлөөллүүдийг чи яагаад хүмүүс хоорондоо учир шалтгаангүйгээр хэрэлдэх бүр тэр авилгал хүртэл багасах хэрэгтэй юм энэ дээр ийм гайхамшигтай нөгөө аваар орсол багасна гэмт хэрэг багасна нислэг явах нь бэлтгэдэг тийм. За хамгийн эхлээд 33 хүн сурсан 2002-оос 2003 оны зааг дээр тэгээ сая бас энэ оны зааг дээр манай нислэг йогийн курс зохион байгуулагдаад 47 хүн яасан байгаа. Ингээд яг бас нэг тогтмол бас хийдэг гэж те нөгөө юугаараа бол ер нь нэг талах хувь нь бол сурсан боловч өшөө бас хүмүүс нэлээд хангалттай хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо бясалгал болгон гэгэрлийн төлөө бясалгал хийж байдаг. Одоо энэ чандаа салхи бясалгалын хувьд одоо гэгэрэл гэж юу яаж одоо бурхны оронд хүрэх үү? Энэ төрлийн одоо тэр арай энэ амьдралын шат далд амьдралын талаар хойд насны талаар одоо энэ чандаа салхи бясалгалын одоо багш нар юу гэж заасургадаг вэ? За энэ дээр манай чандаа салхи бясалгал бол илүү шинжлэх ухаанч байдаг. Тэгээ имийг бол одоо шинжлэх ухаантай харьцуулаад энэ бол хийсвэр, энэ бол бэлгийн тал, энэ болохоор бодит, энэ бол орчин үеийн шинжлэх ухаан. Ингээ ведийн шинжлэх ухаан, орчин үеийн шинжлэх ухаан хоёрыг хослуулсан ийм гоё одоо технологиуд гаргасан байгаа. Тэгээ би түрүү хэлсэн амьдрал маань өөрөө хоёр хэсгээс бүрддэг гэж. Энийг бол яг шинжлэх ухаан талаас нь яриад байгаа. Хэллэгээр бидний монголчуудын югаар бол одоо сүнс маань юу вэ тийм ээ. Тэгэхээр ерөөсөө цэвэр ухамсар маань өөрөө тэр мөн чанартай. За энэ бид нэр чандаа салхи бясалгалаар ухаанаа дотогшоо чиглүүлэхэд ухаан маань тайвширсаар бодлын нарийн төвшингүүдийг туулсаар бодлын чандаас гараад тий нэгдмэл
цэвэр ухамсартай үүдэн чандынхаа ухамсар. Энэ маань өөрөө физикийн шинжилгээ ухаанаар нэгдмэл орон гэж тогтоогдсон байна. За ингээд нэгдмэл орон маань өөрөө бол юу вэ гэхээр энэ юунаас ч бүх л сансар окторгуу хүн байгаль одоо юуны бүх юмнууд бий болж байна гэдгээ батлан гаргасан байна. Талаар бурхан гэж үзэж болох нь тийм. Тэгээ бурхан гэдэг маань өөрөө нэг тоон дээр байдаг. Бурхан гэдэг маань өөрөө бүх юмны мөн чанар, бүх юмны эзэс төгсгөлгүй өд мөнхийн тэр тайван байдал, тэр энерги энэ маань бол тэр чанар юм аа. Ийм л. За тэгээд хүн болвол чандаа сайлах бяцлаглаа ингээ өдөр болгон ингээд 2 удаа өглөө оройд 20 минут хийдэг. Ингээ хийсээр байгаад энэ байдлаа ингээ сэргээгээл хийдэг. Сэргээгцээр байгаад энэ байдал маань бид нэр дотор тогтворчод ирдэг. Энийг бол сансрын ухамсарын төвшин гэж нэрлэдэг. Энийг бол гэгэрлийн эхний төвшин гэж. Ингээд цаашаа бас идэвхтэй үйл ажиллагаа явуулаад бяцлаглаа тогтмол хийгээд тахлаар бурханлаг ухамсар, нэгдмэл ухамсарын төвшөнд бас аяндаа хүрдэг. Энэ тухай бас юунуудыг бол маш гайхамшигтай лекцүүд бол Махариши багшин байгаа. Тэгээд энэ сургалтууд байдаг. Тусдаа бас энэ том сэдв юм л та. Өөрөөр хэлбэл хүн хойд насандаа биш, энэ насандаа та гэгэрэх ийм одоо шулуун далдан зам юм шүү. Хамгийн тав тухтай тээврийн хэрэгсэл юм шүү гэж. Тэр юунаас сайн л та. Хүмүүс бол зорилгодоо яхахын тулд янз янзын аргаар явна шүү дээ. Зарим нь явган явж болно, зарим бүр нөгөө тишгээ явж болно тий. Зарим нь дуугаар явж болно, барьтай явж болно. Тэгвэл одоо зөвхөн жишгэд хамгийн орчин үеийн хамгийн тав тухтай тээврийн хэрэгсэл юу гэвэл онгоц байгаа. Зөвхөн сайхан орж суугаад маш их сайхан тав тухтаа сайхан үйлчлүүлээл тэгэл нөгөө онгоц чинь хүрхээ байна шүү дээ. Бидний бүх одоо юуны гэгэрлийн маань хүрэх газар маань энийгээл 100% бий болгох таа юм л. Гэгэрсэн хүн маань одоо хүн нэг талаас бол мөнх биш шүү дээ. Хизээ нэгэн зайтнаас насны хайц зүрн бурхны хооронд руу арих болно. Тэгэхээр энэ одоо бяцлал хийж ирсэн хүмүүс байна. Одоо яаж тэр одоо манай дэлхий гэдэг л өөрөө бас л нэг удын шашнаас аваад үзэх юм бол нэг хүн гэдэг маань бол доороосоо дөрвдөх төрлөختөн дээр нь асуур тэнгэр тэгшөө тэнгэр гэж байна. Энэний сайлж дээр сансрын үрднээс гарч аж гítэлдэг тэгжээж деважин гэдэг юм бурхны хооронд хүрдэг гэж ярьдаг. Тэгэхээр чандаа сайлах бяцлаглалынхны хувьд одоо ямар бололцоо байна? Бурхны хооронд яаж хүрэх үү? Энэ Ведийн ухааныг Махариши багш энэ орчин үеийн энэ шашин, орчин үеийн янз бүрийн одоо энэ гүн ухаануудтайгаар харьцуулж үзээд нэгэн дүгнэлт хийсэн байгаа юм л та. За тэр би түрүүн бас нэг хэлжсэн тийм ээ. Амьдрал маань яагаад ондоо байна? Яагаад зовлонтой байна? Тийм ээ? Нөгөө талд болохоор Вед дээр дандаа аз жаргал, деважин л яриад байдаг тийм үү? Тэр сайхан тэр одоо юунд ингэж амьдарч байсан ингээл те тэр маш олон тэр Пурана гэдэг маань өөрөө Ведийн утга зохиолын ерөөсөө энэ Ведэд гарч байгаа энэ зүйл маань байдгийм үү гэхэлэр тэр түүхэн ухаанлал гэсэн үг шүү дээ те. Ингээл сайхан тийм цаг үед ийм сайхан одоо деважин бол байсан байна гэж. За ингээд юу яхтаа болохоор яг тэр яагаад гэдэг юм дээр түрүүн би хэлсэн те. Тэгээ эн чинь нэг цаана их том ярианы сэдв учраас би дахиад товчлъя те. За тэгээд мөн чанар нь бол Ведийг буруу тайлбарласан юм байна гэдэг дүгнэлт хийсэн баг. Яагаад гэхээр Вед маань ерөөсөө орчлон энэ илэрхийлэгдсэн энэ харьцангуй амьдралын бүх юм учир шалтгаантай байдаг тийм үү? Нэг юм болвол нөгөө юмыг бий болгож яадаг. Ерөөсөө үлийн өөрийн хууль маань бол асар хүчтэй тийм ээ. Энэ бол мөнхийн хууль. За тэгвэл энэ үнэн энэ байхад яагаад бид нэр эсрэг ийм зовлонтой амьдрал байна гэж. Тэгэхээр за энэний учир шалтгаан юу вэ? Эсвэл энэ одоо Ведэд худлаа ярьждаг юм уу гэсэн Ведэд хязгаарч худлаа бичдэг. Тэгвэл яагаад бид нэр буруугаар ингэж амьдраад буруугаар энийг хүлээгээд байна гэсэн чинь нөгөө Ведийг тайлбарлахдаа буруу тайлбарлагдсан байна. Ингээд нөгөө Бхагавад Гита маань өөрөөлө гарын авлах шүү дээ тийм ээ. Тэгээ Бхагавад Гитагаа бол
дахин харсан байгаа юм л да. За энэ дотор байх ёстой гэж. Тэгэл эхний бүлэг байлаа. Маш сайхан оршил байна. Хоёрдугаар бүлгийн 40-р үг нь болохоор 3 гүнээс ангид бай гэсэн. Тэгээд тэгсэн орчин үеийн 3 гүна гэдэг маань өөрөө бүх хэмжээ хоосны чанараас илэрхийлэхтэй тийм ээ. 3 чанар аяндаа бий болдог. Өөрөөр хэлбэл хоосон чанар гэдэг маань өөрөө та өөрөө байна. Тийм ээ. Та өөрөө юу их вэ? Өөрийгөө ажиглана. Ажиглагч нь та өөрөө. Нэг юм та өөрөө гуруулаа байгааз. Тэгэхээр ямар нэгэн юмыг хүн ажиглана гэдэг чинь бол цаана нэг объект байна те. Тэр чинь та өөрөө байгаа. Ажиглагч нь та өөрөө байгаа. Энэ хоёр чинь хоорондоо тусдаа байхгүй холбоо үүсдэг нь ажиглах явцсан. Ингээд яг цэвэр ухамсарынхаа төвшин та өөртөө гуруулаа энэ юм чинь нэг байгаа юу болов Риши Девата Чандасга явж. Тэгээд эн чинь Веда утга зохиолгаа цаашаа яачин л та. За энэ маань ингээд илэрхийлэгдээгүй төвшөнд энэ Риквед мандал дээр гараад ирдэг. Тэгээд нөгөөдөг чинь илэрхийлэгдээд ирэхлээрээ нөгөө гүна бий болдог. Доошоо бий болдог тийм ээ. Тий нөгөө нэг шар бадган хий гур болгоо. Энэ маань илэрхийлэгдсэн хэсэг нь байхгүй. Тэгэхээр тэр гураас ангидвэ гэдэг чинь тэр нарийн түвшингийн юу хэлээд өгчөж байгаа. Ингээд нэгдэх юм нь бол тийм байна. Өөрөөр хэлбэл илэрхийлэгдсэн юм маань янз янзын төвшөнд байна да. Материйн төвшин байна, автомолекулын, тийм ээ, квантын механикийн гэл. Тэгвэл илэрхийлэгдээгүй байгаа тэр зүйл маань бид нар энэ дотор яригдчих байгаа. Тэр Риквед дээр одоо гардаг. Илэрхийлэгдээд ирэхлээрээ бид нар аюрведын тухай ярьдаг. Тэр нь болохоор нөгөө шар бадганы хий 3 чанараа аваад явцдаг. Энэ илэрхийлэгдсэн байна. Ингээд тэгэхээр янз бүрийн илэрхийл одоо вед маань тэгээд тайлбарлаад байхлаар цаашаа өшөөний гоё үг гарч ирдэг л дээ. Та үйлдэл хийхийн тулд йогта тогтсон байх ёстой гэж дээ. Йогастах гуру кармани тий. Йогта тогтсон байх ёстой гэсэн. Тий. Тэгэхээр йог гэдэг маань өөрийн чинь мөн чанар тий. Нэгдмэл тий. Өөрийн чинь ахуудаа тогтноод үйлдэл хий гэж. Тэгэхээр бид нар үйлдэл хийхийн тулд шууд тийм ингээд эндээсээ үйлдэл хийх биш. Эндээ тогтноод үйлдэл хий гэж. Өөрөөр хэлбэл нөгөө чандаа салхи бяцлаглалын техникийг чинь хэлсэн байгаа. Тий. Ингээд энэ хідэн юунууд гол одоо утга санаа нь бол тэр тайлбаруудад ерөөсөө орхигдсон байдаг юм байна гэдгийг олж харсан байлээ л дээ. Ингээд юуны өмнө одоо бурхан багшийн сургаалч гэсэнтэй хамгийн ихний зүйл нь хамгийн чухал байсан тэрийг ярихгүйгээр дандаа цааш нь дэлгэрсэнийг яриад. Ингээд вед маань өөрөө бас нөгөө талаасаа учир утгатай. Дандаа бүх юм хоорондоо холбоотой учраас учир утгатай юм чинь нэг юмнаас нөгөө юм урган гарч байна да. Тэгвэл хамгийн ихний юм маань бүх юмаа төлөөлж чадах нэ гэдэг утга санаа гарч ирж байгаа. Ийм учраас ведийн хамгийн ихний вед Риквед маань бусад бүх ведийн маань их усүр. Хамгийн Рикведийн маань хамгийн ихний мандал маань бусад бүх 9 мандлынхаа их усүр. Мандлын маань хамгийн ихний бад шүлэг маань бусад бүх юмныхаа их усүр. Ингээд хамгийн их нөгөө их усүрээр яагаад тахлаараа Рикведийн маань 1-р мандал нь агним гэж хэлж байгаа. Ингээд нөгөө агни йога бий болсон тий. Тэгээд нөгөө галынхаа югаар гал талаасаа тайлбарлаад. Тэгвэл Махариши багш агним гэдэг үг чинь аг ни милэ гэдэг одоо явж байгаа. Эхний 2 үеийн энд байгаа юм аа. Энэ эхний 2 үедээ учир утга нь байгаа юм аа. Бүрэн мэдлэгч өөрөө агуулдаг. Тэгээ хамгийн эхний дотор агуулдаг юм аа. Тийм учраас гар бүх цагаан толгойг хэлдэг. Цагаан толгой бол цааш нь цагаан толгойг тайлбарладаг боловч хаанаас үүссэн юм бэ гэдгийг тайлбарладаг. Ингээд нөгөө эхнийхээ юм дотор бүх юм байдаг юм байна. Өөрөөр хэлбэл энэ бүрэн мэдлэг маань нэг юун дотор байдаг. Янз янзын багцууд байна те. Энэ багц болгон чинь өөрөө бүрэн мэдлэг агуулж идэг юм байна. Одоо жишээлбэл бид нар үрийг аваад үзье те. Үр маань бүхэл бүтэн модны тухай мэдлэгийг бүгдийг агуулж. Үр маань соёолоод гарлаа. Нэг жоохон модны нөгөө гол хэсэг жоохон ингээд нэг бий боллоо, жоохон навч бий боллоо. Тэгвэл тэр том модныхаа тухай мэдээллийг агуулж. Том мод маань өөрөө бүхэл модоо агуулж. Ингээ багцуул бүрэн мэдлэгийг агуулж идэг юм байна. Тэгвэл хүн ямар ч төвшөнд бай, тийм ээ. Тэр хүний ухамсар тохирсон багц байдаг юм байна. Энэ багц маань хинт ч одоо хүртээлтэй байж болно. Өөрөөр хэлбэл тэр хүн бол ямар ч төвшөнд өөрийгөө битгий гол тийм ээ. Тэр их усэр тань дотор байна, тэрийгээ сэргээж чадна гэсэн.
Ингээд юу болохоор одоохон нөгөө эхний асуултанд ч хариулах гээд байгаа. Энэ чинь нөгөө гүн юу учраас их хэцүү асуудал тавьсан. Тэгэхээр тэр буддын маань гүн ухаан бол маш их сайхан гүн ухаан тийм үү. Тэгэхээр нэлээд ялгарсан төвшнгөөс нь тавигдаад байгаа гэдгийг би хэлэх гээд байна л да. Тэгвэл тэрний язгуур төвшин бол тэр үрийнхэн төвшин, тэр цэвэр мэдлэгийн төвшин, рекведийн төвшин, мандлын төвшин дээр яригадаад яхахлаараа бид нар энэ төвшнгөөс нь мэдлэгийн чигөө дадлагаж өгчөж байгаа. Ийм. Тийм болохоор нэг одоо ялгарсан төвшин жишээлбэл одоо хоёулаа модны тухай ярил үрийн яриад ирж байгаа тэйжлэн. Тэр мөчрийн одоо ингээл одоо энэ ямар мөчр вэ, юу вэ гэж яах юм бол шин чанар юу н ондоо штэ. Ийм л асуулт байна уу л гэж би бодсон. Тэгээ ингэж яриалаа. Бас нэг асуулт байна л да. Одоо өнөөдөр хүндрэлтний одоо түүхэнд нэг онцгой хэлж байна. Бүхэл одоо гигийн тэмэргээ тод төвлөгөөт зөнчид одоо дэлхийн төгсгөл ирэх гээд байна гэж 2012 онд оддын жагсаал болох гээд байна гэж янз янзаар одоо ярьж байна л да. Тэгэхээр энэ талаар одоо танай багш одоо танай авчлагч нар ямар бодолтой ер нь юу гэж үзэж байна? Махариши багш маань ерөөсөө амьдрал бол аз жаргал, баяр баясгалан, амар жаргал. Амьдрал бол тэмцэл биш юм аа. Амьдрал бол хүчлэл биш юм, чармаалт биш юм, тийм ээ. Энэ бол хуучин зарчмууд гэж. Тэгэхээр бид нар яг одоо түүхэн шилжилтийн, тийм ээ, гэгэрлийн эртний энэ одоо юм дээр амьдарч штэ. Одоо дэлхий дээр деважин бий болгох. Энэ дэлхий дээр деважин бий болоход бүр тэр асуурууд хүртэл, хагас тэнгэрүүд хүртэл бүр атаархна гэж Махариши багш хэлсэн байна. Хүн өөрөө бүрэн нөөц болцоогоо дотроосоо нэгээд тэр их сайхан одоо югаараа мөн чанараараа аз жаргалтай амьдрах тэр болцоо хүн болгон дотор байна. Энэ арга техник нь бол чандаа салах бясалгал гэдэг одоо ингээд заагаад өгсөн байна тий. Ийм болохоор газар дэлхий дээр хүн болгон сайн сайхан амьдрах ийм цаг үе ирж байна гэж. Тэгэхээр амьдралын нөгөө хуучин зарчмууд маань дандаа тэмцэх ёстой. Амьдрал бол тэмцэл тийм ээ. Чи зовжээж одоо жаргах ёстой. Энэ бол хоцрогдсон юм. Энэ үүднээс нь тайлбарлах юм бол саяын олон тэр юмнууд гарч ирээд байгаа. Тийм учраас Махариши багш маань нэгэнд үеэ өнгөрөөж байгаа юм болвол тэртээ тэргүй дуусна. Та нар живж байгаа усан онгоцон дээр хичнээн зүгдээ тэр тухай яриад байх шаардлага байхгүй тийм үү? Гэдэг ийм одоо яваар жишсэн байгаа юм л да. Харин тэр шин цаг үетэйгээ тэндээс нь соёолж урган гарч байгаа тэр соёонуудыг олж харцгаа. Нэг мэдхэд энэ тэнд чинь бүрнээ сайхан соёолоод сайхан дэлгэрсэн байна. Цаашаа бүр дэлгэрээд гараад ирэхлээр та илүү сайхан. Гэхдээ тэр соёоны төвшөнд болов одоо байна. Энэ бол энэ мэрэгдийн энэ сайхан гүн одоо сургаал одоо энэ сайхан юмудаа түгээж байгаа энэ ажил юм аа. Анхаарал хандуулан төвчээртэй үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ бяцлагал танд тохирох үгийг та дотроо шүүн нэг бодоод үзээрэй. Энэхүү ярилцлага та бүхний дотоод гэрэл гэгийг бадраасан, оч гэлбаг, өдөөсөн, цочил нэмсэн байхаа гэж найдаж байна. Таны хайр Улаанбаатар хултугай дүрлзэн асуултугай та хайрын ургамал өшөө өндөрт цойлон урах болтугай гэж ерөөй. Дараагийн бяцлагч нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.